Сайн байна уу, орой мэндийг хүргэе. 7 хоног бүрийн лав гарагт танд хүрдэг манай Soul Studio нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За сар бүрийн хамгийн сүүлийн 7 хоногт бид нар бас нэгэн шинэ контентыг бол хийхээр бэлтгэсэн байгаа. Энэ маань ямар контент вэ гэхээр Турк улсад ажиллаж амьдарч байгаа бас нэгэн Турк улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын бас нэгэн төлөөлөл болсон нэгэн эмэгтэйтэй хамтарч ажиллахаар болсон. Тэгээд энэ үүгээрээ дамжуулан бид Турк улсад хэрхэн суралцах, тэгээд тэтгэлэг хэрхэн олж авах, яаж хэрхэн амьдрах талаарх бас хэрэгтэй мэдээллүүдийг бас хүргэхээр бол бэлтгэж байгаа. Тэгээд манай Soul Studio нэвтрүүлэг маань ер нь Анкара гэдэг студиуд болж байна гэж бас ойлгоход бас болохоор байгаамаа. Тэгээд манай Анкара студийн хамгийн анхны дугаар болох Саран блогийг бас бөөнөрөө хүлээн авч үзчихэд буцаад студидээ уулзцгаая. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Саран блогны маань ихний дугаар та бүхэнд бэлэн болоод байна. За өнөөдрийнхөө дугаараар Турк улсын засгийн газрын цэцэрлэгийн талаар бас анагаахын боловсролын талаар ярилцах болчихлоо. Турк улсын засгийн газрын цэцэрлэг нь жил болгоны 2-3 сард энэхүү вебсайт нь зарлагддаг байна. За та энэ вебсайтанд ороод өөрийнхөө тухайн аппликейшнийг хөтлөө соёл урлагийн спортын талаар хамжилт бас сайн дурын үйл ажиллагаанд оролцож байсан бол тэрхүү бичгээ хавсаргаад сканердад явуулах хэрэгтэй байгаа. За эхний үе шатны тэнцээ үеийнүүд маань 5 сард ярилцлаганд дуудагддаг байгаа. Ярилцлаганда тэнцээ үеийнүүд маань Турк улсад засгийн газрын цэцэрлэгээр суралцах эрхийг авдаг байна. За цэцэрлэгэнд юу багтсан байт юм болов? 4 жил, за ангаах бол 6 жил, имзүүч бас хуулийн мөрчлөөс сурч байгаа 5 жил суралцдаг сургалтын төлбөр. За 100% эрүүл мэндийн даатгал, ирж буцах замын зардал, бас сар болгон магистрийн оюутнуудад 950, бакалаврын оюутнуудад 700, за докторийн зэрэг сурч байгаа бол 1400 төгрөгийн стипенд авна. За мэдээж хэрэг байрыг бас цаанаас нь хийдэг байгаа. За энэхүү зүйлүүд багтсан байдаг. За эхний 7 сар та турк хэлийг сурах хэрэгтэй байдаг. За 7 сар турк хэлийг сурсныхаа дараа бүх хичээлүүдээрээ шалгалтанд ордог. За мэдээж хэрэг засгийн газрын цэцэрлэгээр зөвхөн Монгол улсыг биш жил болгон 140 орны оюутныг хамруулдаг байгаа. За тухайн жил хэдэн орны оюутнууд ирсэн байна. Та тухайн жилдээ тэр оюутнуудтай бүх хичээлүүдээр гэсэн тэр оноогоор өрсөлдөд та төдий чиний их оноо авна. Өөрийнхөө хүссэн сургуультаар орох боломж нэгнэ гэсэн. За засгийн газрын цэцэрлэгээр товч мэдээлэл байна. Ангаахынхаа дүүнж хандаж хэлдэг. Турк улсад ангаахын боловсрол нийтдээ 6 жил. За эхний 2 жил генетик, анатом, физиологи, хистологи, биофизик, биохим гэсэн хичээлүүд ордог бол 3 дугаар ангиас эхлээд хавдар гээд цус гээд илүү их клиникийн хичээлүүд ороод явдаг. За тухайн дурдсан бас хичээлүүдийн дараагийн хичээлүүд нь ороод явдаг байгаа. За 4-р курсээс эхлээд хичээлүүд маань илүү их хүндрээд явдаг. За мэдээж хичээл маань илүү сонирхолтой болдог. Яг гэхээр хичээлүүдийн 50% дадлын хичээл, 50% онлын хичээл болоод явдаг байна. За үдээс өмнө 10-аас 12 оюутны бүрэлдэхүүнтэй профессор эмч, дотор бол дотор, хүүхд бол хүүхэд, нийс засал болон сэслийн дасгуудтай нэг хүрчлэн оюутнууд байгаа тийм өвчний түүх яаж их вэ? Өвчнийхөө түүхийг авсныхаа дараа үслээ яаж их вэ? За үслээ хийсныхаа дараа ямар лабораторийн тестүүд хийх шаардлагатай вэ? Гэт бас эмчилгээ яаж хийх вэ гэдэг энэ бүхнийг оюутнуудтайгаа нэг хүрчлэн яриад шийдвэр гаргаад заагаад явдаг учраас 4-р ангид бол хичээлүүд илүү сонирхолтой болж ирдэг. За энэ хичээлүүдийнхаа үдээс хойш мэдээж онлынхаа хичээл үзээд явдаг. За 4-р ангиас 4-5 ангид болохоор шалгалтын систем нь эхний ээлжинд эхний ээлжинд дадлын шалгалт байдаг байгаа. За дадлын шалгалтнаа тэнцээ оюутнууд маань онлын шалгалтанд орох эрхийг авдаг. За онлын шалгалтнаа тэнцээ оюутнууд маань 3 профессор эмчтэй тэр ярилцлагын шалгалтанд ордог. За тэр ярилцлагын шалгалтанд 3 эмч нарын нийлбэр дүнгээр таны тэр дадлагыг дав өгч нь шийдвэр болдог. За 4-5-2-ын шалгалтын систем гэдэг ийм байдаг. За эхний 3 жил болохоор зэрэг коммуникац систем,
бас финалийн дүн одоо комитегийн нийлбэр дүн одоо тэр тухайн жилдээ одоо давах тэр нэгдүгээр хэсгийн давах 50%-ийг одоо комитегийн дүн нийлбэр дүн нөлөөлдөг бол үлдсэн 50% нь финалийн дүн нөлөөлдөг гэсэн. За эхний 3 жил нь бол комите финал гэсэн ийм зарчмаар одоо дүн гардаг. За 4-5-2 нь болохоор зэрэг одоо түрүүнд өртснээр одоо 3 одоо шалгалтын схемээр эхнийх нь онол, эхнийх нь давлага, дараагийнх нь онол, дараагийнх нь ярьслаг гэсэн одоо 3 одоо үе шаттайгаар шалгалт явуулдаг. За 6 дугаар ангид одоо амгаахын төгсгөө ангийн оюутан 6 дугаар ангид одоо бүх одоо хэсгүүдээр өөрөө ажиллаад явах мэржлийн астан гэж одоо нарийн мэржлийн эмч болоход явж байгаа хүнийг астан гэж үүдэг. За бүх одоо хэсгүүдээр ажиллаад явж байхдаа одоо ямар астан эмчт нартай ажиллахаас шалтгаалж бас таны өөрөө чи хичээл зүтгэлээс шалтгаалж та хэр зэрэг их зүйл сурах байж шалтгаалдаг. Тийм болохоор одоо бүх хэсгүүдээр ажиллаад явахдаа одоо астан эмч нараас сайн асуугаа, тийм багш нараас сайн зөвлөгөө аваад хэрэгтэй байгаа. За миний одоо ажиллаж байх тэр үед одоо миний хамгийн их зүйл сурсан одоо хэсэг бол одоо түргний хэсэг байгаа. Түргний хэсэг дээр яг гэхээр интерн эмч одоо өөрөө одоо өвчтний одоо бүхэн өөрөө аваад те одоо түргэн бол одоо түргэн дээр те түргний хэсэг дээр одоо осолд орсон бол осолд орсон түргний одоо өвчний түхэн өөрөө аваад шархыг өөрөө цэвэрлээ. За оёр зүйлээ өөрөө оёлын оёод станус вакцины өөрөө хийгээд одоо имийн өөрөө бичиж өгөөд бүх зүйлийг өөрөө гардаж хийдэг учраас одоо түргний хэсэг дээр интерн эмч хамгийн их зүйлийг сурдаг. Интерн эмч гэдэг нь төгсгөнгийн оюутан эмчийг интерн эмч гэдэг. За дараагийн дугаар маань 2-7 хоногийн дараа тавигдах болно. Дараагийн дугаар хүртэл баяртай. За блогийн үзэж ороод ирлээ манай энэ хүү блог нь бас ангаахын чиглэлээр явахыг хүсдэг мөн суралцахыг хүсдэг хүмүүс бас маш их хэрэгтэй мэдээлэл болсон болов уу гэж бол найдаж байна. Миний хувьд бол яг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн маш их таалагдлаа. Тэгээд бас дараачийн дугаарууд манд бас илүү өндөр хүлээлттэй ямар нэвтрүүлэг байх болоо гэдэг бас миний хувьд бас маш их сонирн байна. Тэгээд сонирн байна. Мөн манай нэвтрүүлэг манд бас сар болгоны эхний 7 хоногт өөргөвчтэй аялал нэвтрүүлгийг бас бэлтгэж танд хүргэдэг байгаа. Мөн сарын хамгийн сүүлд Анкара студиэсээ явуулж байгаа. Энэ Туркт ажиллаж амьдарч байгаа болон суралцах талаарх, хэрхэн тэтгэлэг олж авах талаарх энэхүү мэдээллүүдийг бас хүргэх гэж байгаа да. Туйлын их баяртай байна. За энэ удаагийн дугаар маань бас энэ хүрээд ингээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.